March Construction иргэдэг 4 жилийн хугацаанд хохирон чирэгдэл учруулж байна гэх асуудлаар холбогдох мэрэгжилтнээс нь тодрууллаа. Би харилцааны менежертэй сууч. За. Би харилцааны менежер өргөдөгч юм байна. За, ерөнхийдөө бас нөгөө барилгын ажлын одоо мэдээллүүдийг захиалагч нартай хүргэдэг. За, захиалагч нь надад одоо 7 групп байдаг. Бид тэр группүүдэд хариуцаад барилгын мэдээлэл өгөөд явж байгаа. За, энэ дээр 2 дугаарт бол одоо буцаа олголттой холбоотойгоор за буцаа олголтын мөнгөнд буцааж өгөх хүмүүстэй уулзалт хийгээд явдаг юм баггүй. За тэгэхээр энэ дээр нэгдүгээрт болохоор за мэдээллүүд жоохон зөрүүтэй байгаад байна гэдгийг өөртөө хэлэх гээд байна. Юуны мэдээлэл? Одоо саний ярьсан юмнууд чинь одоо нэгдүгээрт шүү дээ. Урьдчилан захиалгаар энэ гэрээ контракт хийгээд явж байгаа маш олон компани байгаа. Одохны хэмжээгээр манайх барьж байгаа учраас тийч 510 айлын орон сууцаар бид нар анханасаа төлөлтөө гаргачихсан, макет нь биелэн анхны одоо газрын зөвшөөрлөл нь авахчихсан. 5 блокоор хэдэн онд гаргасан юм? 2018 онд ерөөхдөө газрынхаа зөвшөөрлийг аваад барилга ашиглалтаа явуулаад 19 оноос хойш үйл ажиллагааны яваад АБ блок нь одоо бид нар оны өмнө сая хүлээлгэж өгөх гээд 210 айлууд байна. Хүлээлгэж өгөх гээд комиссчин ч одоо комиссны 20-оос нааш ажиллахгүй гэдэг өмнөд авшилцсан явж байна. Энэ одоо 4 жилийн хугацаа гэдэг маань ер нь бол захиалагч зүйл талаас харах юм бол таны зүгээс харах юм бол 4 жил харж байгаа. Бидний дунд ч алдсан цаг хугацаанд зөндөө байгаа шүү дээ. Нэг жилийн бид нар бүтэн өвчний улмаас алдсан. За хоёр дахь жил нь бид нар нодлон захиалсан бараа өнөөдрийн байдлаар ирээгүй байна гэж таагаадахгүй. Тэрнтэй холбоотойгоор манай энэ орох гэж байгаа байрны захиалагч бүгд мэдчихэж байгаа. Надар одоо Подорс 2-ын А блокийн захиалагчдын групп энэ дэр байдаг. Бид энэ дэр лайварч болтгоо мэдээллүүдээ бид ингээд өгөөд явдаг энэ дэр. Би өөрөө энэ дэр одоо Подорс гэх нэртэй миний хаяг байж байгаа. За би зөв. Энэ нэг хаалгач юм болохоор яг MT-гийн артлах юм уу? MT-гийн хажуудлах биш үү? Сод Монголоос баруун тийш эргээд явах нь. Тэгээ одоо энэ АБ блокын ашиглалтанд дараагүй CD дээр нэмэлт захиалга аваад бид нар энэ манайх урьдчилан захиалгаар манайх энэ үүсгэн байгуулагдсан цагаас хойш энэ ажлыг хийж байгаа. Бид нар яагаад нэг захиалга авч болохгүй гэж? Үгүй хамгийн гол нь одоо тэнд байгаа захиалагч нар ч одоо тэдэн оны тэдэн сар гэж заасан байгаа шүү дээ одоо. Тийм үү? Байр хүлээлгэж өгнө үү гэд. Тэр хугацаанаас хэтэрсэн тэгээд бүр нөгөөдг нь ашиглалтанд ч ороогүй хүлээлгэж өгнө гэсэн хугацаас хугацаанд байхгүй. Тэгэхээр чин танах нөгөө гэрээний нөхцөл зөрчигдөж байгаа. Зөрчигдөж байгаа. Гэхдээ энэ дээр бид нар гэрээн дээр бас юу байж байгаа. Энэ давтшгүй утсан зүйлээ нөлөөллүүд гэж байд юм аа. Энэ тохиолдох юм бол бид нар эндээс гарсан эрсдлийг үүрхгүй шүү гэдэг компанидаа талд гэрээнд байж байгаа байхгүй.